цагийн онц настай гэмтгэр гараад байна. Бид бас та бүхэн газар дээрээс нь сурвалжлагыг бэлтгэж байна. За бидний авсан мэдээлэлээр эмэгтэй эрэгтэй хоёр хүний хэвлийн тус газар болон гарын тус газар нас буцаан гэсэн ийм мэдээллийг бид аваад байгаа. За эмнэлэг орж та бүхэнд бас хохирогчдын биеийн байдал ямар хөө байна вэ? За мөн түнчлэн тус хэргийг гүйцэн гэмт этгээдийг статус эсэх тухай цагдаагийн байгууллагаас тодруулан өргөе. За 11 цаг өнгөрөөд манай налах эрүүл мэндийн нэгдлийн яалтын төсөлмжийн төвд хаан банкн дээр хүн буудуулдаг гэсэн дуудлага ирсэн. Энэний дагуу манай яалт табагийн дээрээ цуглахад бол хэвлэлдээ буудуулсан шархтай хүн үйл явц хэсэгтсэн биеийн байдал маш хүнд цус алдсан байсан. Тэгээд бид эхний ээлжинд ямшлуулсан анхны төсөлмжийн арга хэмжээг авч яалтаа хангалгаанд тусчод яамны нарийн мэслийн багийг дуудсан. Тэгээд одоо хангалгаа бол үргэлжилж байна. Биеийн байдал бол маш хүнд байгаа. Цаашдаа хаалгааны дараа хүндрэлээс бид бол хийлж мэдэхгүй нь гэдэг ямарчлалсан бид бол эхний ээлжийн авах арга хэмжээг авсан байж байна. Гарандаа бодвол өвчний байдал бол сайн байгаа. Сая манайхан шархны эхний ээлжийн цэгцэлтийг эмтгэн зүргээр хараад ясан дагуул гэмтэл байхгүй. Тэгээд шархны хасны цэгцэлтийг хийгээд бид эмчилгээний төсөл хүнд гэмтлүүлнийг авсан юм байхгүй. Гарандаа бодвол бол яг бид бол одоо сайн хэлж мэдэхгүй анх ирсэн байдал нь бол хэвлийн хэсэгт үл нэвтэрсэн шархтаа үнэлсэн байсан. Тэгээд би байдал бол хүндэл байна. Одоо хаалгаа үргэлжилж байна. Хаалгааны дараа ямар асуудал үүсхийг бид бол сайн мэдэхгүй байна. Хэвлэлдээ шарх авсан хүн маань эрэгтэй хүн байгаа л. Эрэгтэй хүн байгаа. За тэрийг бол би сайн мэдэхгүй яг үндэ ихнэр нөхөр байсан юм юу байсан. Бид бол эрэгтэй хүн л байгаа. Тэгээ бид бол эмчлүүлсэн анхны шатны үйл ажиллагаагаа арга хэмжээг аваад байж байна. Тэ нас хүүсийг нь бол бид дараа нь тодорхойлно. Анхндаа бид насын санхүүг шууд л ялтаар хэмжээ авсан байж байна. Ямар ч зүйл хоёулаа эрэгтэй хүн үү? Нэг нь эмэгтэй хүн байсан. Гарандаа бодволсон нь эмэгтэй хүн байгаа. Ямар ч зүйл хэвлэлдээ шарх авсан хүн бол амь насанд нь ноцтой аюул хөвгөл. Эхний ээлжийн арга хэмжээг бол амь насанд он цэвэрлэлтэй хэрэг нь бол гайгүй байна. Гэхдээ цаашдаа бас юу болохыг хэлж мэдэхгүй байна. Үйл явдлын тухайд зарим их сурвалжийн ярьж байгаагаар өглөөний 11 цаг 30 минутын орчимд үйл таних залуу орж ирж хаан банкны тус салбарын захиралтай уулзан хэсэг хугацаанд түүнтэй маргалцсан. Тэр үеэр хаан банкны бас нэгэн ажилтан бүсгүй тэдний ойролцоо ирж маргааныг намжаахыг оролдсон бололтой. Харин энэ үед хаан банкны тус салбарын захирлын нөхөр орж ирж дараах нь дээрх үйл явдал болжээ. Гэмт этгээдийн зорилго нь дээрэм хийх байсан гэж одоогоор тодорхойлоод байгаа. Тэр ч байтугай Улаанбаатар хотоос зохион байгуулалттайгаар буу авч явж маргаан үүсгэн мөнгө дээрэмт гэж оролцсон гэж ихний байдлаар алтан бус их сурвалжууд ярьж байгаамаа. Хэргийн газарт хэнийг ч ойртуулахгүй үүрэгтэй цагдаагийн албан хаагчид ажиллаж байлаа. Харин дараах нь эрүүгийн цагдаагийн газар болон налах дүргийн цагдаагийн газрын ажилтнууд мэдээлэл өгсөн нь гэмт этгээд нь нийслэлийн сонгон найрхан дүргийн иргэн 26 настай Д гэгч урьдаас бэлтгэсэн байдалтай энд ирж хэрэг үдүүлсэн байна гэсэн юм а. Сэжигтэн Дэг Баянзүрх дүүргийн 11-р хороо төмөр замын нөхөн гарцны орчмоос баривчилж аюулгүй болгосон байна. Сэжигтнийг хэргийн газраас цугтаж явахдаа нуусан бууд цагдаагийнхан шуурхай ажилсны өвдөнд олсон. Одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байгаа бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй бусад зүйлүүдийн талаар мэдээллийг нууцлсан юм. Ямар ч байсан дээрх хэргийн улмаас 2 хүн эрүүл мэндээрээ хохирч хэвлийгээр нь сум нэвт гарсан гэх хохирогч Батбаатарын бие хүндхэн байдалтай налах дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэхээний тасыг твтэж байна. Харин эмэгтэй биеийн байдал одоогоор гайгүйч сэтгэл санааны гүн хямралд орсныг онцлох нь зүйтэй маа. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэх болно.